Хэлцүүлэг бол эд өрнж байна. Тэгэхээр эх оны төсвийн төслийг таны хувьд ер нь хэр одоо тооцоололтой бодит одоо өршин дээр босна одоо ийм тооцоолол бүхий төсөв орж ирсэн гэж харж байгаа байна. Нодлонгийн их тийм хөөрөгдсөн агаарын төслүүд бол багасгүй багассан. Тэр утгаараа арай хүнжлийн хэрээр хөлөө G9 маягийн төсөв бол норгон төсөл нь гарсан гэж бодож байгаа. Боловсрал эрүүл мэнд дээр голчилж анхаарья гэдэг иргэдийн санал авлаа гэдгсэн шүү дээ. Тэгээд үнэхээр би бол завсарлагаанаар годамжаар нэлээд явсан Баянгол дүр хүмүүстэй уулзаад. Тэгэхэд бол мэдээж байрлалаас хамаарат өөр байгаа. Тэнд бол номер 1 боловсрал сургууль цэцэрлэг нь багтахгүй хүн ихтэй нягтрал ихтэй хотын төв дүүргүүдэд дараа нь эрүүл мэнд гэдэг. Тэгэхээр энэ дээр бол ялцчгүй давхцж байна. Тэгээд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, боловсролын хөрөнгө оруулалт бол огцон нэмэгдэж байгаа энэ жилийн төсөв дээр. Гисэн хэрнээл зан зөндөө мүлдэт байна те. Тэгэхээр энэ нэг онцлог болж байна. Нөгөө талаасаа муу зүйл нь юу гэхээр зэрэг нөгөө эмч нар, багш нар цалин багахгүй. Хөрөнгө оруулалт нь бол маш сайн нэмж өгсөн. Гэтэ цалин нэмдэггүй. Эмч нарыг та бодоод одоо нөгөө гэмтлийн эмнэлэг дээр яаралтай тусламжч хоёр найлз чиглэл дээр чинь тэр цус нулимстай холилдсон эмч нар чинь амар өндөр ачаалтаа тэгээд сая 500 төгрөгөөр одоо нийгэмд амьдрахад маш хийцэн. Тэгэхээр энийг өөрчлөхгүй болохгүй. Яаж өөрчлөх вэ гэхээр зэрэг одоо энэ төсөв дээр чинь ингээ хүүс урсгал зардал тулчаад байна гэдэг шүү дээ. Өнгөрсөн жил төсвийн ажлын хэсэг гэд гарсан. Нөгөө яаж одоо танах уу гэдэг гişүүдтэй. Би тэр ажлын хэсгийн дэд хөрөнгө оруулалтын хэсгийг нь ахалж ажилласан гэдэг гişүүдтэй. Тэгээ бид нар ингээд жагсаалт гаргаад харж байхад нийгмийн хөгжлийн эцэг, гэр бүлийн хөгжлийн төвүүд, соёлын орднууд, одоо нөгөө сумын төвүүд дээр байгуулагдах юмнууд гэдэг. Эднэр 2-3 ангиллаад нийлбэр дүнгээрээ бараг 400 тэрбум төгрөгийн объектууд байна улс даяар. Энэ 400 тэрбум төгрөгийн объект баригдаж дуусныхаа дараа урсгал зардал жил болгон гарна. Тэгэхэд энийг одоо бид нар зогсоочих юм бол улам их хүртгэн нэмэгдээд явах учраас дуусгах хэрэгтэй гэдэг дүнэлтийг бол гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо би эргээд харахад зогсоох хэрэгтэй байна. Одоо ер нь болио. Одоо тэр олон том барилгуудыг ер нь зогсоох. Зогсоогоод боломжтойг нь зараад, боломжгүйг нь хоош нь тавиад бэлэн болцсныг энэ төр сумын төв дээр байгаа, аймаг дээр байгаа хүмүүсийн бизнесээ хийдэг, инкубатор ороод энд нь оёдлоо хийдэг, IT програм залуучууд норж стартапуудаа хийдэг, дөнгөж нөгөө урсгал зардлыг хаах байдлаар ашиг олохгүйгээр хэрвээ зарж чадахгүй бол тэгээд тэндээс зөндөө их урсгал зардал суларч орж ирнэ. Тэр урсгал зардлаар эмчнэрийн цалин нэгдүгээр, хоёрдугаарт нь багш нарын цалин нэмэхгүй бол энэ хүмүүс амьдрахад хэцүү байна. Дээрээс нийгмийн үйлчлэгээ өөрөө унаад байна. Ийм л одоо гол ялгааг бол хэлмээр байна. Тэгээд төсөв дээр бас нэг хэлмээр зүйл бид нар энэ улсын төсөв яриад идэг. Тэгэхдээ эндээс тусдаа олон их 80 төгрөгийн мөнгө төрийн өмчийн компаниудаар болон нийслэл дээр явчихна. Энэ бол ийм одоо өөрсдөө шийдчих бага хэмжээний дүн биш. Монгол шиг жижиг эдийн засгтай улсад эдийн засагт маш том нөлөө бүхэд энд яваад байна. Тэгэхээр ингээл төсөв яриад энд хямгдах гал тэгэл хянаад идэг. Гэтэл тэр том компаниудаас явж байгаа мөнгө чинь улс төрчдийн нөлөөтэйгээр удирдлагын томилогдоод намын санхүүжилтийг ингээд улс төрийн нөгөө бидний яриад байдаг буруу бүхэнд энд яваад байна. Тийм болохоор төрийн өмчийн компани менежментийг нөгөө нээлттэй хувьчаад компани болгоё гэж бид нар яриад дуудаж байна. Энийг хаа байсан 27-8 он гэхгүйгээр хийхгүй бол мянган тэмдэх гээд тэнд юм яваад байна. Жинхэнэ мөнгө нь тэнд эргэлдээд байна. Тэнд шудраг уусуул яваад байна гэдгийг нэмж хэлээ. Эх онд бол бас оруулж ирсэн тооцоололтын нэг анхаарал татж байгаа зүйл бол 90 сая тонн нүрс экспортлно гэдэг зүйл байгаа. За энд бол нөгөө эдийн засгчдын зүгээс бас одоо хит одоо өөдрөг зүйлийг тавьсан байна гэдэг зүйлийг ярьж байна. Нөгөө талдаа бас хит одоо гол худалдаа авахч болох хиттийн одоо зах зээл дээр одоо гарч байгаа юм бодлогын шийдвэрүүдийг одоо энэ төсвийн төслийг бас ингээд уялдуулах байдлаар энэ төсөөлөлд оруулж ирэх байна гэдэг зүйлийг бас яриад байна. 90 сая гэдэг бол зүгээр тулцсан л тоо. Хүрэх боломжгүй тоо бол биш. Хамгийн ихтэй 80 гаргацсан шүү дээ манайчд. 80 гаруй сая тонн дахиад 10 сая тонн гэдэг чинь одоо нөгөө төмөр замын
хэдийгээр хил холбоогүй ч гэсэн тэр чинь төгсгөл дээр нь аваачаад тэгээд машин чилжүүлж асчих терминалууд дээр баригдсан. Тэр энэ техникийн чадлаа нэмэх юм бол техникийн хувьд 90 сая гаргах чадна. Зах зээл дээр ямар хүлээлт байгааг бол би хэлж мэдэхгүй байна. Манайхан зүгээр ингээл 100 сая хэдийг л бол гаргаад ирсэн болгоны чинь аавна гэдэг бол худлаа. Тэгэхээр би бол 90 гэдэг бол толцсон тоо ихтэй огт боломжгүй тоо бол биш гэж бодож байна. Үүний хувьд бол $70 энэ төрөд бол харьцангуй даруулахтай. Өнгөрсөн жил $149 гэж эхлэв. Дараа нь 105 болоод хийж явж ирсэн шүү дээ. Тэгэхээр харьцангуй бас боломжтой. 90 бол жоохон хүндэл тоо. Ер нь энэ оны төсвүүдээр бас эрчим хүчний салбарын шийдвэрлэлүүд ер нь хэр орж ирсэн гэж ярьж байгаа. Хөрөнгө оруулалтыг бас нэлээд чухалчилсан. 4.9 тэрбум хөрөнгө оруулалт тавьсан гэдэг зүйл болсон учраас. Хэцүү шаардлага бол зөндөө байгаа. Нухуучин станцуудаа тээж зүйдээ бид нэр сайжруулах хэрэггүй. Энд дээр хязгааргүй тавиалах юм бол ингээл хязгааргүй томрол, хязгааргүй зардал нэмэгдээл ингээл яваад ах нэ. Тийм болохоор боломжоор нь ингээд тавьсан. Цаашдаа бид нар энэ эрчим хүчний салбарыг өрсөлдөөнд үйлдвэрлэгчид, хувийн төрийн үйлдвэрлэгчид норж ирээд та цахилгаан хэрэгтэй болоход би төслөө бариад та бүхэн хоорондоо худалдааны гэрээ байгуулад төрийн өмчийн сүлжээгээр түгэх ийм өрсөлдөөнд эрх зүйн орчныг шинжлэхгүй бол бид нар энэ чөтгөрийн тойроос хизээч гарахгүй юм байна. Тэгээд энд улсын хурлаас ажлын хэсэг гарцсан эрх зүйн байдлын шинжилгээнд ажиллаж байгаа. Нөгөө талдаа яам байна. Тэгтэл нөгөө засгийн газраас чуулган завсралын өмнө оруулж ирсэн нэмэлт өөрчлөлт нь болохоор зэрэг өрсөлдөөн зах зээл биш ээ. Том станцууд төртөө гэрээ байгуулад та худалдаж авна, төр худалдаж авна. Хэрвээ төр мөнгө өгөхгүй бол худалдаж авахгүй бол миний станцыг бүхлээр нь аваад миний гаргасан бүх мөнгийг өг гэд нөгөө бизнесээ баталгаажуулж байгаа төсөв дээр очиж дахиад дарамт тулах ийм шал өөр үзэл санаатай юм оруулж ирээд энэ дээр зөрчил үүсэж яваад байгаа. Тэгэхээр ингэж явах юм бол Монгол улсын эрчим хүчний өссөөр байгаа өртгийг угаасаа дийлэхгүй. Тийм болохоор ихтгэн шиг өрсөлдөөн зах зээл оруулах. Тэр нь одоо тэр компани байсан цахилгаан станцыг төр заавал авах. Тэгээд зүгээр л улс төрд нөлөөлж байгаад бизнесээ баталгаажуулах гэдэг шүү дээ. Тийм биш. Энд оролцож байгаа талууд та бид хоёр таны цахилгааныг би аавна. Тэгээ хоорондоо тохироод гэрээгээ байгуулад тэр төслөө хэрэгжүүлнэ. Ингэх юм бол урт хугацаанд өрсөлдөө үүсгэр угаасаа өндөө ошоо буурна. Тэгэхгүй бол төрж ирээл яваад их юм бол энэ бүтггүй гэж бодож байгаа. Тэгэхээр төсөв дээр хідэн дөрөв тусгаснаас илүүтэйгээр эрх зүйн орчныг хурдан өөрчилнө. За баярлалаа.